Нэвтрүүлгийн ивент итгэгч Queen Kitchen. Энэ нөгөө нэг юу штэ grinder salt гэдсэн наач баггүй. Дөрвөлжин далаанд авсан. Наадах чи ялангуяа юм нөгөө roast хийх юм бол их гоё болдог. За. За бол. Бат энэ ч юу ч хэрэгтэй. Тийм үү. Жохон давстах тал. За ингээд шанс маань бэлэн болчлаа. Шанс маань бэлэн болчихж байгаа гэсэн үг. За дахиад хэлэх юм бол бууцаа цангис хаан одоо юу зайцны мах. Тийм зайцны мах. Тэгээд цагаан болохоор хар перц давс орсон байгаа шанс. Тийм. Яг бас нөгөө нэг зайцны махнаас гадна хүмүүс өөрсдөө бас бейкинг ч юм уу те. Энд ингэ сармин сонгож юм уу тийм юм хийхгүй юу? Хийж болно. Гэхдээ бас яг уу яг ингээд явах юм бол арай гоё амттай болоод тах шиг надад санагдаад байдаг. Тэгээд хүмүүс өөрсдөө яг юу тийм ээ хоолыг бол яаж л яг ийм байна, тийм байна гэсэн юм байхгүй шүү дээ. Тийм. За чандаг кремээ зааж өгье. За 120 г крахмал, 200 г сахар. За тэгээ 1 литр сүү орж байгаа. Тэгээ 2 ширхэг өндөг. За энэ литр сүү юм уу? Литр сүүнээсээ 50-ыг ингээд ийшээ тастаа тавцсан байгаа. За. За тэгээд энэ дотор 200-аа хийгээд 200 г сахараа хийгээд буцалгана. За сүүндээ хийсэн юм. За одоо энэ 50 г сүүндээ 120 г крахмал холж юм тий. Энэ чандаг кремийг сураад авсан байхад ер нь сүүн кремтэй хойлоход ч гэсэн их гоё өргөмөц амтай болт юм аа. Чандаг кремээр хайлаа юу хийх гэж байгаа лээ? Чандаг кремээр одоо априкоттой давхраатай хийх юм уу тий? Тоортой давхраатай. За ингээ 2 өндөг. Эхлээд нь бид нар чанаа тавьчихвал хөрвж тий. За тэгээд бааз зэргийн шар өнгийн будаг орж байгаа. Шар өнгийн будаг юм. Ерөнхийдөө энэ крем маань юм шар өнгөтэй. Ийм будаг баг. За одоо ингээд холч юм тий. Холчин тий. Сүү маань хүүтэн байгаа штэ. Тэгээд нөгөө энэ крахмалаа сайхан жигдэлж тарааж өгнө гэсэн үг. Сахартай сүү маань буцлаад ирэхээр нь бид нар дээрээс нь энийгээ хийгээд тэгээд шууд төрүүлээд бааз зэрэг буцалгаал авах юм. Манай Эрка чинь алимны соус. Би болохоор одоо соосныхаа юмнуудыг бэлдэж байна. Альма альмаа цэвэрлээд. Тий, альмаа цэвэрлэх юм ба шүү дээ. Ер нь яг сүүл нэрийн чинь нөгөө нэг нух болохоор аль болох жижигхэн хэрчих юм бол хурдан болно тий. За манай рулет маань 15 минут болоод цэвэрхэн давууг ингээд чихтэй болоход чихтэй давуугаар энийг битүү бүтээж өгөх хэрэгтэй. Тэгээд чихтэй давуугаар ингээд бүтээгээд чам дахиад даваа. Инхээр нөгөө нэг юу яач чинь нөө. Ингэж хөргөх юм. За энэ ямар учиртай вэ? Энэ нөгөө хатаахгүй тэгээд ороход хугарахгүй байх гэсэн. Зөв. За нөгөө крахмалтай зураг маань ийм болсон. Ийм өнгөтэй болчтой юм шүү, тий. Ингээд бүр нөгөө крахмал маа сая нэг сон зуралдаадсэн шүү. Тэгээ нөгөө хүүтэн сүүндээ өндгөндөө ингээд ийм болчихж байгаа. Одоо бид нар энийгээ буцалгаар нь ингээд нарийнхан гоожуулаа тэгэл чанаад пор хийж буцалгаал авах юм. За росмарина юу хийх юм бэ? Энийг бол яг яг гахаа махаа яг амтлахад ашиглана. Хүмүүс чинь росмари бол юу хийж болдог шүү дээ, тий. Хоолнд ер нь л гоё, тий. Хамгийн гоё амттай. Ногоо над санагддаг шүү дээ. Чам дандаа санагдах юм аа. Тий, ер нь л тэгээд яг санснараа л хоол хүн чинь яг хоолнд бас сэтгэл зүрхөд зориулах хэрэгтэй, тий. Яг өөрөө юу хийх юм бэ? Дахиад нэг мөчрөг хич. Ер нь бол нэлээ орно шүү дээ. Нөгөө группийнхаа уур амьсгал дээр анх удаа шинэ жилд оролцоод яг бид боддоор орж ирсэн үү? Тэрнээс өмнө ер нь группээрээ хэр зочилдог байсан бэ? Ер нь орж үздэг байсан л да. Тэгээд их гоё санагддаг гэсэн. Ер нь тэгээд нөгөө болрогийн нэвтрүүлгийг ус үзчихсэн гэсэн тийм. Болрогийн нэвтрүүлгийг үзчихсэн. Бид хоёр ч нөгөө цуг ажилтдаг юм чинь. Нэг өрөөнд сууд. Тийм, нэг өрөөнд суудаг шүү дээ бид хоёр ч. За. Тэгээд харин байжсэн чинь ийм шинэ жилээр бид нэг баг бүрдүүлж байгаа маа чи манай багт орох уу гэд.
Ааха. Тэгээд орсон байхгүй. Багтаа нэг гой хоол хийдэг хүн хайгаад гинэт Эркагаа санаад. За миний сүү одоо ингээ буцалчлаа. Одоо энийгээ нарийнхан гожуулаад утгач юм аа тий. тий. Тэгээ буцалгаар над чи өтгөрөн шүү дээ тий. Одоо эн чинь ингээ өөрөө төрөөд тий. Тэгэхээр бид нэр хөргөө тавьчихна. Тэрнийхаа дараа нь сайтар хөрснийхэн дараа юу яах юм? Миксер диж задлаад нэг хэв юм бохоод тэр одоо ингээ буцалаад ирэхээр ийм болчих. Миний шууд бүтнээр нь өөрөө гоёч. Энэ гоё нэртэй шүү те. Энэ мод нь хэрэглэхгүй юу? Юу юм тэргэлж болох уу? Яг уу гахаа махан дээрээ ингээд нарийнх яаж шигтгэж болно. Гэтэ Манай Эрка чи ямар мэдлэлтэй би чинь бол бизнес administration шүү дээ. Бизнесийн удирдлага. За энэ нөгөөдөг чинь ийм болчихсон. За. Одоо энийг жоохон арцгаар агаад тэгээ энэ чигт нь хөргөөгөөд сайн хөргөөгөөд тэгээ миксертэй задлаад өчгөр энэ нөгөө арцгаар юмнууд чинь жигдрээд ирдэг. Крем шиг болчихоо тий. Тий. Тэгээ одоо энэ маань нөгөө нэг шанцтай одоо нарийн бовны маань яг шанц нь болоо дээр нь бид нэр априкото зүсэж тавиад тэгээ хөвлээд шарах юм. Нэвтрүүлгийн ивент итгэгч Queen Kitchen